Уламжлалт мэдлэг гэж юу вэ? Үеэс үед бий болж өвлөгдөн уламжлагдаж ирсэн генетик нөөцийн онцлог шинж чанар, түүнийг ашиглах арга ухаан, мэдлэг, ур чадварыг генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг гэнэ. Уламжлалт мэдлэг яагаад чухал вэ? Уламжлалт мэдлэг нь хэсэг бүлэг хүмүүсийн соёлын болон оюун санааны онцлогийн нэг хэсэг төдийгүй уламжлалт мэдлэгийн ачаар хүн төрөлхтөн өнөө хүртэл оршин тогтнож иржээ. Уламжлалт мэдлэг нь генетик нөөцтэй салшгүй холбоотой бөгөөд генетик нөөцийг агуулдаг ургамал, амтан, мөөг, бичил биетнийг нутгийн иргэд хэдэн зууны турш хэрэглэж, ашиглаж, хамгаалсаар ирсэн байна. Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг бол Монгол улсын биет бус соёлын өв бөгөөд эрдэс баялагтай адил эдийн засгийн үнц нь бүхий материаллык баялаг бүтээх чадвартай нөөц юм. Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Дэлхийд даяар генетик нөөц болон түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг тулгуурлан шин эм, хүнс, гоо сайхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тухайлбал хавдрын эмчилгээнд хэрэглэгдэж буй батлагдсан нийт эмийн 60 орчим хувь нь амтан, ургамал, бичил биетэн байгалийн бусад нөөцөөс гаралтай байна. Монгол улсын хувьд хөдөө аж ахуй, хүнс, биотехнологи, эрүүл мэндийн салбар дахь ихэнх шинэ бүтээл нь уламжлалт мэдлэгт тулгуурласан байдаг. Шинсэрхүү бодрогныг нутгийн иргэд доройтсон марлыг тэнхрүүлэхэд ашигладаг байсан уламжлалт мэдлэгт суйрлан Monosfarm компани Салимон дархлаа дэмжих бэлтгэлийг бүтээжээ. Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэмшигч нь хэн бэ? Уламжлалт мэдлэг бол Монголын ард түмний үнд зүйл, хамтын өв билээ. Уламжлалт мэдлэгийг ихэнхдээ хамтаараа үүсгэж, хэрэглэж, хадгалж ирсэн байдаг учраас хэсэг бүлэг хүмүүсийн өв хөрөнгө юм.